Бидний одоо гэрэлтгээд юм илүү харах юу байсан гэдэг шүн ахлаар гэрэл байхад Хавчхан гол юм сайн байна. Сайн байна. шүн гэлийн шалтгаан Сайн байна. яад бол гэрэлтгээд учраас ажил Сайн байна. яад юу шүн харахгүй Чанга. Сайн байна за. шүн харахгүй тийм гэрэлээс Сайн чанга. батан чимэг шүн маргүй байхад харахгүй юм Сайн байна. шүн чанга шүн над тасдаг болохоор харахгүй байгаад бид нэр олж Сайн байна. шүн нарны Сайн байна за. мөх заяа нарны гэрлийн бол тусгасаар бид нар өнгөтэй олгож шаарддаг шүн харны нарны гэрлийн тусгалгүй шүн гэрэл гэрэл Сайн байна за. Шүн харахгүй биетийг бүрхдэг болохоор нарны гэрэл нарны сүдэр биетийг бүрхдэг. Сайн байна. дэгүүрсрэн бид яагаад гэвэл шүн нар тусдаггүй тэгээд гэрэл хийгээд байх. Сайн байна. Нарны гэрэл болохоор юм уу? Сайн байна. Нэр Санчирмаа өдөр нартай тэгээд шүн харанхуй байдаг болохоор хүний харааны үслэг өөрчлөгдөв. Үрсэн. Шүн гэрэл хийгээд Сайн байна. цотон гэрэл харахгүй. Хайрсан багш нь бүгдээр яриулаа бүгдээрээ мундагсан ярих чадвартай асуултанд өөрийн шинжилгээнд өөрчлөдөг маш сайн хүүхэд байна. Одоо дараагийн алтанд юу шалгуулах вэ та бүхэн шууд тод энд байгаа бүх хүмүүс сонсох байна. Сайн. Одоо босод хүүхэд нэгэн ажил юу хийж суuna гэсэн бэлээ? За хэн яг огт давтагдаагүй шин санаа гарга. Юу гэсэн үгнүүд гарсан? Шүн нар Мастер олон давтагдсан. Өөр хүний энэ хэн бэлээ нэг гэрэл айсан. Гэрэл яадаг? Aalт яагаад байсан? Дугаар яаж байна? Чи өөрөө энэ хичээлийн гол дүр үйжиж чи өөрөө л мэдлэгээ олж авчихсан. Багш томсд мэдлэг өгөх юм шүү дээ. Тэ мэ? Багш томсын туслан. Тэ таны өөрсдөө бүгдийг мэдчих чадвартай шүү. Гэрэл юу гэсэн? Тэгвэл өнөөдөр хичээл сэдв тэр нэг хүүхдийн юунаас гадаа ямар хичээл өгөх нь вэ? Гэрэл за хичээл сэдв хэлж. Гэрэл тэгээд хой гэрэл хүндэтгэл хой ийм байна. За бид 6 дугаар ангидаа гэрэл үүс гэвч гэрэл дамжуулах орчин гэрэл бүлээн авсан ийм 3 зүйлийг үлдсэн байгаа. Юу гэж хэлдээрээ гэрэл үүсгэж үүсгэж дамжуулах орчин гэсэн. 3 дугаар юу гэсэн? Бүлээн амар бидний өмөрсөн юм нэг. За бид тэгэхээр өнөөдөр маш том хуулийн эхлэлийг үзэж байгаа. Багшны эндээс ингээд дугаар хэлээд энэ жишээ маш хурдан бичээд байгаарай. Тэгэхээр бид нар гэрэл үгээд их том сэдвийн эхлэл рүү орж байгаа юм байна. За тэгэхээр энэс бидний дэвтэрч юугаар бичиж авах нь? Тэгэхээр өнөөдрийн хичээлийн бидний зорилт юм байгаа. Энэний дараа тэндээсээ хамтдаа дараа нь зорилгоо гаргана. За гэрэл үүсгэж. За гэрлийн цацрагийг биччихтэй. Гэрлийн цацраг. За 3 дугаар нь юу вэ? Гэрэл бүлээн авч. 4 дугаар гэрлийн дамжуулагч орчин. Ингээ бусад нь ахлахын руу ч орох юм байна. Ахлахын руу ч орно.
наслан. Тэгэхээр их том зүйлийг суур үзэж байгаа учраас өнөөдрийн энэ цаг хугацаа бас бидний хувьд маш чухал цаг хугацаа байгаа учраас амьдралын цаг хугацаагаа их бүтээлтэй чи өөрөө гол дүрийн жүжигчин мэт ингэж явна шүү гэдэг заа юу. За эндээс энэ одоо физик хэмжигдсэн гэсэн байгаа чинь одоо тусгалын өнцөг бичээд байгаа. Тусгалын өнцөг. Физик хэмжигдсэн тусгалын өнцөг энэ олж ирлээ. За дараагийнхаас нь энэ талбар мөрөнд юм чинь одоо алтын өнцөг. За бид өнөөдөр хувьд ийм үзэх нэ. За одоо бид хуулийн тухай ярьсан. За хуулийн тухай ярихлаар одоо за энэ гэрэлтүүдийн 1-2 дугаар хуулийн ихэнх шатыг гэхээр 3-р ангиа бас гэрэл шулуун тавтаад үлдсэн байгаа юм шиг байна. Гэрэл шулуун тавтаад үлдсэн. За энэ гэрэл авах бол гэрэл авах бол энэ дараа бид бас гэрэл хугарах байдаг хэрэг авах юм шүү дээ. Гэрэл авах. За одоо хоёрдугаарт нь чадвар гэдгээс чинь. Тэрөөсөө бид энэ чадварыг соно. Юу гэж чадварыг сольж байгаа. Тусгалын өнцгийг олж тооцоолол. Тэгэхээр маш олон цаасыг зориуд багшны гэж үзүүлэх юм. Ямар агуулгатай гэж чөө. Бид жижигхэн зүйл үзэх юм бай. Ийм их агуулгын анхны А үсгийг ярьж байгаа судалж байгаа юм байна гэж хэлж байгаа. За сая бидний хийх зорилго багчгүй. Өнөөдрийн хичээлийн зорилго юу вэ та? Босгоо энэ талаар бодъё. Тэгэхээр бид бүрцгийг харж цаашаа явах. Тийм үү? Тийм. За нэгдүгээр юу гэх вэ? Зорилго багчгүй. Гэрэл дугур. Гэрэл яах нь? Үзэгдийг яаж бодоо танин өгөө судлах өгсөн эсвэл энийг тайлбарлах өгөө хэрэглэх өгөө ажиглах за ажиглээ сайн байна. Тэгэхэд ажиглээ. Дараа нь ямар зорилготой вэ? Нэгдүгээр зорилго энэ боллоо. Хоёр зорилго нь ажиглачаад олчих болоо. Гэрэл Поршин өшөө тэгээд поршны үргэлж явах. Яа болдог. Гэрэл болдог яа тоо. Гэрэл болдог. Поршин. За. Гэрэл болдог. Томьёолох. бас олон чадвар энэ хоёрын саний зүйлс байна. За бид энийг ихэд 12 минут явсан байна. За одоо бүгд бол яа өмнө багшинд тавьчихсан шүү дээ. За чи ихэд наад тавиад тэгээ бас энэ юутай зүйл өгсөн байгаа багшин. Яг энэ транспортыг үнэхээр хэрэгтэй тавиад. Тэрийг гаргаж уцсныхаа чийлэг асарч яаж гэрэл авахгүй нана ажилмаар харагдана. Эцэг маань гоостос харагдаад. Номтой хамтдаа тавьж байгаа. Тийм. Ашигаа өгсөн багшнууд байгаа шүү дээ. Ахтцнаа. Я передал полигончик. Ашига өгсөн зүйл бас ашигтай. Өгсөн цаасыг бас ажиглаа цаасаа барай. Асуулт аюулгүй байдаг юм юусоо
Наадад болсон шалгад болгоно. Бас одоо дэлгэр гिचээ. Элдэр алах юм болгон цайны чиний та хоёрын хамтар хийсэн зүйл. Гэрдэж зоош болгох юм уу гэдэг. Хамтар хийсэн зүйлээс олонтой зүйл юу байв? Сайжруулах асуух болсон зүйл юу? Маш хурдан 1 минут. Одоо болсон. Одоо болсон юм уу биш үү? Саяны юунаас гарч чадсан уугүй юу? Чадсан бол ямар амжилттай зүйлээ чадаагүй яах байсан бол Яата ингэж биш ч ичингээ яриад байна. Тэр болсон дээр саяны юу амжилттай байсан, юу амжилтгүй байв. Тэр юм байна. Ичингээ ярина. Тэр оюуны маш хурдтай ажиллах ёстой. Хийртоо. Бичсэн. Цослон онцгой болсон. Цослон онцгой? Айлтын онцгой. Онцгой? За яаж харсан чи тэгээд? Яаж харсан тэгээд? Өшөө. За дахиад нэг сайжруулах хийчихье. Багшны нэг цаас үтсэн шүү дээ. Тэгэхээр бид нар ингэж өгсөн зүйлсийг юу өгч юу гэж ингэж өстой. Маш сайн шийдэж сонирхчих хэрэгтэй. Энэ нэг жоохон юм байна. Зайлтайгаад. За одоо энэ зайгаар юу хийх гэдэг авал. За энийг асууж одоо дахиад хийх. Энэ битэл том болгоно мэт. Туршилтаа сая дахиад хийх. За багш чинь 2 минут хийлээ. Oh, snap. So I'll just ini bitik sama. Bisa ini orang berkelas semua. Sir. Dan Thailand itu betul. Ini masih sangat parah ya sih. Ini Tokyo orang yang parah. Tanrı orada mutluyum. Sen açarım. Sen Thailand borçlu musun? Kim? Ya yine için yanlış çeşit kaldı. Harçlı değil mi? За одоо тэгвэл ингэ. Одоо хасдаг баг байна уу? Хасдаг баг байна уу? Энэ чаддаг баг босчихлоо. Чачмаа. Я одоо бичиж өгье. Ой. 나 찾던 거 봐봐요. 자, 어떤 빛이?
Одоо нэрсэж чиглээ. Одоо багшийн команда өөрөө за сая үеийнээс гэрэл авах үсгэлтэй ажиллах гэсэн тийм ээ. Энэ дээр юу бичмээр вэ? Хоёр үгээр бичиж байна. Гэрэл авах үсгэлийг яаж ажиллахад ойрын яаж ч ойрыг яаж мэдэх тэрийг ажилласан гэж. Сая юу ажиллаж харсан чи? Яаж яагаад юу ажилласан бэ? Хоёр үгээр бичиж байна. Хоёр үгээр бичсэн. Бүгд олон сонсож байна. Том бодвол. За бичиж байхдаа бодол саналаа хэлж чадах хүүхэд байвал яриарай. Бичиж байхдаа бодол саналаа хэлж чадах хүүхэд байвал бүгд яхад дараа нь болъё. Бичсэн хөлтөд нөө бодлоо хэлээд байгаа юм. Яг юм. Стосоо. За хоёрдугаар сулын хойлцоос ихтэй уншиг. Ирээд татдаг яваа. Босоо идэ. Айсан өнтрийг болтоо гэрэл ядруу гэрэл тусдаа нэг одоо гэрэл тусдаа талынхын өнцөг штэ. Тэгээд ядруугаа тусахад айсан өнтрийг эслэг тассан юм. Айбуус сайн байна. Окей, татцсан хамаахгүй. Чи ярьдаг хэрэгтэй. Өчөө ярьдаг. Тэг үгүй сарнихаас өөр харсан байна. Яриад ихсэн яг юм тийм чангаан гэсэн юм байна. Тэр нь талын юм гэж ярьж өгөө. Талын тулаад тэгээд тэр буцааж яаж гэсэн үг юм байна. Яасан өшөө юм байна. За одоо энэ бичлэгтээ тэр анхаарал төвлөрүүлээрэй. Чамд одоо англи хэл тэм чинь хийж байгаа тийм. Энэ бидний ажилласан зүйл тойл гэрлийг ойлгох. Тойл гэрлийг сайн үг. Тойл гэрлийг ойлгох гэх. За тэгээд бидний ажилласан үзэгдэл маань юм байна. За тэгээд за саяны яг энэ хэсгээр анхаарал төвлөрүүлэн яг энэ хэсгээр. Энийг юу гэж өгөх юм бэ? Талын тассан. Талын тас. Одоо за сая ингээд тод ингээд явуулсан шүү дээ. Ахта бүтгэрнэ одоо хахна бүтгэр байна уу? болдог. Ой зайна. Юу ч надад.
Сонцгой сонцгой хаадаг. Энэ байгаа болгоныг нэмэгдэж бичсэн байгаа ч тийм ээ. За бид ийм зүйлсийг хэлсэн. Тэр өнцгнийг тэнцүү үгүй гэдгийг одоо яг дэвтэртээ бичиж чадсан. За хэлээ. Тэнцүү үгүй гэдгийг одоо дэвтэртээ туршилттай өгсөн тийм. Туршилттай. За одоо ажлын хурц байгаа юм байна. За бид одоо тэр алхам зөрөг гэдгээс хэлсэн. Зөргийг яасан бэ? Дэвтэртээ тэр өгүүлбэр бичиж өгөхгүй бидний цаг бага болох. Бидний нэг 80,000 төгрөг. Одоо шууд бичтэй хоёулаа тавьж өгсөн болж байгаа. Ахаа саний бичиж өгсөн. Тэгтээ дэвчтэй өчтөд бид тэр зордох гэж байгаа. Нэгдүгээр нь үгүй тусалын цэг. Хоёрт нь үгүй аншаа. Туссан өнцөг, дугурсан өнцөг. Нөгөө талд нь яваа. Аач болж байна. Нөгөө талд туссан цэг. Нормал фото. Сонсон аюултай энэ хэсгийг одоо 5,000 төгрөгтэй хийх байна. Энэ дараа бол гэдэг мэдээд болж. Тэгэхээр тажиг бүгд. Тэгээ бүгд байгаа. Хайр бүгд байгаа. Аштай жоохон цааш явж байгаа. Ачаа зөшгүй. Одоо яг энэ охин мөн байна. Эхлээд ингэж зурч. Юу зурч одоо. Нормал шоу. Нормал шоу. Тоссон юу. Тоссон өнцгөө юу. Заасмада. Нөө. Тэгээд тань бичсэн шүү дээ. Тэр хамгийн зөв. Усны цэгээс өмнө бичсэн шүү дээ. Усан цацаг, ойсон цацаг гэж бичсэн шүү дээ. Тэрний аль цэцэг юм? Тэгээд бодчих энэ бодчихгоо. Асуусан шүү дээ. Өөрөөр хэлбэл болоогүй. За ямарчсан. Одоо багшд анхаардаг хамгүй тийм. За тэгээд нэг бусдын цэг авъя. Цэгтэй юу болох вэ? Нормал болох. Чи нэг боссон юу зурчоо. Цавсан. Одоо энэ дээр холио барьж байгаа. Холио барьна. Дахиад өнцгөө чигчээр энэ бүтэн граф центрийг олж цааш яваа. Хоёлаа хандж байгаа жоохон доош сууж байгаа. Тэгэхээр 5 минут хугацаанд юу гэсэн байж байгаа. Цээ шугмаа барай. Шугмаа тэний хасаа болсон. Хажуу талд дөрөж чи. Хажуу даарна шүү. Яг асуу зовсон. Хажуу талд тэр тасуу очоод одоо шинэ одоо чинь зүйл байна. 거기에 사무실에서 가가지고 주무시고
юугаа ааш онцгой болоод байгаа юу? Ааш тасч болоод байгаа юу? Сайн чанга дээрээ сайн юу? Ааш болоод байгаа. 조금 더 나는 집에 거쳐 보고 들어 버튼 들어. 아 진짜 다시 와서. 나도 다시 할게 없어. 좀 따뜻해. 조금 벨트에다가 이건 조금 벨트에다가 잡을 때는 ямар цэцгээ олчихоо. Тоглоороо үтээ ямар цэцгээ болоо. За. Одоо юу болж таах вэ нөгөө гэрчтэй бичсэн зорилтуудаа хараад одоо юу болсон? Гэрчтэй хараад. Одоо арсан үнцгийг хайж бодоход одоо бүх бүхнийг чинь арсан тэр авсан мэдсэн байгаа шүү тийм ээ. Тэгэхээр авсан мэдээ явсан юм уу? Одоо авсан тавруугаа ороод хавтаж чинь. Ахын дээр авсан таврын зорилго гэсэн дасгалыг хэдэн зүйлсийг бодсоолж байгаа шүү дээ. Тийм ээ? За, зорилгоос хараа бүгдээрээ нэгдүгээрх нь босгоны цэг. Чиний дэвтэрээр биччихөө. Хараа дэвтэр хянаад одоо. Байна. За. Хоёрдугаар нь нормал. Дэвтэр хараа нормал. Ямар өсгөж юм бишээ? За, тэгээ бүгд өөрөөр хянаад яваад байгаа. За, гуравдугаар нь юу гэж вэ? Босон онцг. За, одоо байна үү дэвтэр нь? Радиохаар бүгдээр тэмдэглэлээр аль нь яг өнцгөө боссон онцгийг аль юм бол яг аль юм бол бүгд яг боссон онцгийг хаана байгаа гэсэн зүйлүүд байна. Ажиглахаас арга байгаа. Онцг нь хаа. Онцг нь зөв. Боссон онцг нь чи зөвсөн уу? Зөв. Сайн зөв. Энэ содоо зөв. Энэ хараад зөв. Боссон онцг. Начинает говорить. А теперь только за тэр өнцгөө хэмжээр өгдөө. Туссан өнцг хаана? Альсан өнцгийг болчихлоо да. Туссан өнцг гэхээр энэ хүүхдээ хараарай. Яг энийг бол туссан өнцг. Өнцгийг чимэтрал бага анхлаа өнцгтэй үзсэн тэ. За. Одоо альсан өнцгийг хэмжиж. Альсан өнцг. Туссан өнцг, альсан өнцг. За, туссан өнцгийг альсан өнцөөр тэмдэглэн. За, энэ бол альсан цацар болсон. Энэ нь альсан өнцг. За, ийм зүйл байна. За, одоо хоёрдугаар бид юу болох ёстой вэ? Гэрэл аахан ой. За, энэ ажлын утсан дээр алхам гэдэг ороо. Тийм ээ? Алхам хав дээр яваа.
тав. Гэрэл авахгүй битүү. Одоо томьёо дээ. Очиж бичсэн үү? Шинжсэн шүү дээ. Тэгээ намтаа хажууд нэг өгүүлбэр ихтэй томьёо бол. Чи өөрөө томьёо. Тэнцүүгээр бид нар яаж туршид бид тэнцүүгээр харж чадаагүй байх яг шугар гараа өргөд яаж чадаагүй байх өнөөдөр багш шогцсон юм таамаг татчихсан. Тэрнтэй ичүүд өрөмшил фотогт байна уу? Осон онцгой тэнцүү гэдэг. Одоо ихтэй юм. За тэгвэл одоо сулбарчгийн бодсон. Ахын мэдлэр явна. Сулбарчгийн бодсоогоо тэр 148 гарч. Сулбарчгийн бодс 148. Сулбарчгийн бодс 148 гарч. Тэгээд уншаад саний томьёосон томьёо чинь зөв байж юу буруу байна уу хараад байна. Намайг уншаад гол өгүүлбэр бичиж. Зөвхөн 138. Хамгийн голын бичиж. Гол өгүүлбэр. За нэгдүгээр судааны хамгийн арын хэлэлтээр юу бичих гэж юм? Гол зүйл гэж алийг бодлоо. Чанга шиг сайн байна. Өөр юм чинь. Сайн. Та бүхэн санах нэг үү? Бичих. Ингээд бид нар зорилгынхаа хэлбэр очоо. Хоёрдугаар зорилго бий бичлээ тийм ээ. Сав. Сав. Шита интанс чамд. Я понимаю, что сейчас. За, одоо чи өнөөдрийн ясаа бид нар энэ 37 мянга болж байна. Энэ маань юу мэдэж байна? Ичхүү надад ярь. Ямар нэг юм байна. Чам. Йоо. Ачаач. Тэнцүү юм. Энэ хэд ямар хөлөж тарав? Энэс гэрэлээ? За тэгвэл одоо бацлал байгаа хүмүүс тэрийг бацлалыг хийж. Одоо энийг энэ дээр юм шүү дээ. Энэ бүгд зөвхөн цасгдсан байна шүү дээ. Энэ хоёр гэрэл очиж энэ цасгын дээр сомега сом англя нэрээ бичиж. Тэгээд тэр бацлал хийх юу байна? Ахын 6-гийн 1-ийг бичиж. Шогон машин зөтөй саншуу. Надад ажил цаасаа гэж. Ямар тоогор юм сан бэ? Даалгавар тасалдаа. Нийтдээ эсвэн тутаа. Аасон тутаа аасон. Даалгавар энэ шоолоо.
40 минутанд багтаа их сайн шуухгүй тий. Чи наад ажлын хавсан дээр байна. Эндээс биш. Энэ дээр байна шүү. Энэ дээр таалга хийж өгөхөд тийм ээ. Ажлын утсан дээр таалга хийж. За. Чи өнцөж байна. Энийг чи зурхан ирсэн аа. Одоо тасны хэрэг байхгүй. Тэгэхээр шууд шугамаар чи зөөлөө мэдсэн бол я вообще не знаю. Очень усилий. Ничего. Дагсан эргүүдээ дагшгүй. Чивчэд наадэр юу авах вэ? Онцгой чи наад зурган дээр чивчээ юу зурж ирсэнийгаа зурх вэ? Тэгтээ юу зурх вэ? Юу байж чи гэрэж авах байх юм байна. Юу хайж байгаа юм бэ? Наадэр Зайчид зурсан харсан зурсан байна үү? Зурчихсан болно. Тэр алтан 6 эсвэл алхам 7 хоёрын аль нэг наад дээр одоо үнцгээрээ зураад ирчих. Саяныхаа хандгаар болсон тийм ээ. Зурчихсан өгөхөд нь одоо нэмэлт ихэд алхам хийчихэж штэ. Харсан зурчихсагаа 6-гийн 2-р даалгавар ирчээд алхам 7 Чамсгүй шүү. Үнийг одоо тааж зовж байгаа. Хоёр таа хийсэн. Чөшин атаж байгаа. Яг аль засахын юм илүү засахаа бодролт тэгэхүүл нэг үнэлж болчих юм байна. Зургаагаа харантайгаар хийсэн бол 7-гоо юугаар хийх гэсэн үг шүү дээ. Эцгээр дуусчаарай гэсэн тийм. За энэ ажлын хугацаа болъё. Ажлын хугацаа болсон. Зурж болсон үйл одоо яг одоо тал юус хэрэг багхгүй. Одоо тал заал багш хэрэг хуулийн хэрэгцээг биш шууд багах юм шүү дээ. Тийм ээ? Одоо бүх хүүхдийн дараагийн алхам. Анхаараа. Багштай анхаар. Одоо яг чи эндээсээ дургуй зурсан шүү дээ. За энэ талд нь өнөөдөр чамд ямар таатай мэдрэмж байв, юу их альтайхан байв мэдээ. Энэ тал руу чамд багшийн одоо ямар зүйл ойлгомжгүй байв, дадлаг хийхэд юу ойлгомжгүй хэцүү байв. Ингээд нэг өгүүлбэр нийлээд чи 4 өгүүлбэр бичээ. Яг чин сэтгэлээсээ бичээрэй маш болтой. Та хэдийн
Багштай өгсөн сануулгах сайжруугаар багш нь одоо хотод баяахтаа сайхан сумын өгдөд очиж засч заах. Тэгээд та цаад надад багштай юу болох вэ шүү дээ. Тийм ээ? Багштай зөвлөх шатнаар надад заавчдаг. Өнөөдөр ишлээс чамд яг хамгийн сайхан таахынчтай мэдлэг төрүүлсэн үйлдэл юу байв тэрийг хичнээн. Өнөөдөр хамгийн бас хэцүү бүтэцээс манайсан зүйл юу байв тэрийг хичнээн. Хамгийн таамагтай цаасан сэтгэлээ зөвлөсөн үйлдэлсэн үйлдэл юу байв? Ямар асуудал бодсон шийдэх зөв? Чанаа бодсон юм уу? Або мод Инглиш акшн хасдаг шүү. Явуулсан уу гэдэг. Бидний хувцас их болоос хончлаа шүү. Дөрвөн өгөөдөр бичих шүү. Одоо таахгүй. За одоо дэлгэхдээ эцсийн дүгнэлт За сая бид нар ажиллаа, таамаглал дэвшүүлээ, туршлагаа онол хууль боловлоо тийм үү? Ахаад ерөөсөө мэдлэгээ улам сайн ойлгосон байх нь тэрийг маш товчхон энгийн томьёололд оруулах чадвар чухал байдаг. За тэгэхээр эхний гэрэл авах юм нь эхний сүрэн өгүүлбэр нь юу гэж хэлсэн? Сэвтрийн ажил уншиж хэлэр өгдөө. Яг 2-3 ах дээр. Чанга гэрэл үүсгэж үгүй номноос бичсэн. За бичээ одоо дүгнэлт товчхноо. Тэгээд тэр их өгүүлбэр бичихгүйгээр ерөөсөө ингэчихнэ. Энийг үгээр юу гэж илэрхийлэх нь вэ? Гэрлийн Айлтын тусгалтын ийм өгүүлбэрт оруулах нь. Дараа нь хоёрдугаарт нь юу гэсэн өгүүлбэр бичсэн чи судалсан. Нэг хавтаа дээр байна. Маш сайн өгүүлбэр байна. Тэгвэл одоо та бүхэн энийг бичиг байгаа. Энд нь математикийн энэ оогод ямар цэцэг хэлээр бүртгэгдэл туссан цацраг гэсэн. Бэн. За та бүгд дахиад энийг залруулах байгаа. Энэ хараа юу байгаа вэ? За зураагүй тийм ээ энэ. Та зураагаа. За
Дутуу бичээд авчиж тэгээд цаашаа тэгээд эрсдэл олон нэгсэн шүү дээ тийм ээ. За одоо тэгвэл 2 дугаар өгүүлбэрээр бичлээ. Цацраг. Тэгээд энэ вектор юм баярыг атхан гэснээр одоо зүгээр ингэж бичиж. Энэ зураснууд юу гэсэн гэлээ математик дээр үзэж байгаа. Параллел. Маш сайн мундаг хүүхдүүд байна шүү дээ. Сайн. Энийг та хараад юу гэж ойлгох юм бэ? Юу юм? Тусан цацраг. Яриа тусан цацраг. Тэгээд намаас энэ гурав яан гэсэн. Нэг хавтад оршин гэж маань хоорондоо ямар байв? За параллелээр царай биш болчихжээ энэ бас тийм. Энэ гурав нь зүгээр яч нэг хавтад оршноо ингэж биччих. Мэдээ. Энэ багш нь жоохон бас авдаг болчихлоо. За ингээд өнөөдрийн хичээл болсон. Бид 40 минутаас баста бодож 50 минут ажиллаа. За хүүхдүүд бүгдээрээ ямар ч байсан оролцож хичээл дуустал. Дараа ихэд дахиад бишээ чанга гэдэг хүүхдүүд бодороо заа юу. За хичээл болдог. Ингээд яа энэ ажил хийх нэг өөртөө өөр өгөөсөж чи одоо хавтад чадчихваа өгдөө. За хөдөлгөөний багш чи багш нь өгсөн юм чи яах вэ? Хог ийсэн юм уу? Тогтсон. Оюутан бас энэ ажил хийсэн. Ийм подкаст хийх.